Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл элсэлтийн зөвлөмж. Бүртгэлийн систем. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл элсэлтийг парент цэг эдүү цэгийн цахим системээр зохион байгуулна. Мөн эцэг эхчүүд SIS мобайл аппликейшн ашиглан элсэх хүсэлтэд гаргах боломжтой. Эхлэх дуусгана. Элсэлтийн бүртгэлийн систем 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9 цагт нэгдэж 2 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 59 минутанд хаагдана. Элсэлт хэрхэн зохион байгуулагдах вэ? Цэцэрлэгийн элсэлтийн комиссийн шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоон, хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүрийн аргаар захим элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Захим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 9 цагт иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээг эцэг эх асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаард мессежээр илгээнэ. Захимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хаана хандах вэ? Хэрэв эцэг эх асран хамгаалагч нь хүүхдээ захимаар бүртгүүлэх боломжгүй бол өөртөө орт байрлах, нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт ажлын цагаар хандаж дэмжлэг авах боломжтой. Холбоо барих. Хүүхдийг захимаар бүртгүүлэх үед элсэлттэй холбоотой тодруулах зүйл гарвал цэцэрлэгийн комисстэй холбогдсон авч болно. Элсэлтийн комисстэй холбогдох дугааруудыг парент цэг эдүү цэгийн системээс харах боломжтой. Харин бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар 75 77 80 дугаарт холбогдно. Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар төрийн өмчийн цэцэрлэгийн хамран сургах тойргийг тогтоодог бөгөөд уг тушаалын дагуу суралцагчид оршин суугаа хаягт хамаарах цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой. Хамран сургах тойргийн мэдээллийг парент цэг эдүү цэгийн системээс харах боломжтой.